За сайн байна уу? Сайн байна уу? За аль сургуулийн оюутан бэ? Шүтээсээ нийгэм хүмүүжлийн салбарын оюутан байна. За өөрөөс чи асуулт асуусан юм. Магадлал итгэмжлэгийг сонсч ирсэн үү? Магадлал итгэмжлэл гэж яг юу юм бол? За магадлал итгэмжлэл гэдэг нь болохоор ерөнхийдөө бол тус сургуулийн одоо эрэлттэй байгаа оюутнууд аягүй сургаж байгаа мэргэжлийг одоо магадлал итгэмжлэлд оруулдаг гэж үздэг. За тийм магадлал итгэмжлэлд орж байгаа мэргэжлэр сурж байгаа оюутан нь яадаг вэ гэхээр одоо засгийн газрын тэтгэлэг юм уу эсвэл бусад корпорациудын тэтгэлгийг авах боломжтой байдаг. Танай сургууль магадлал итгэмжлэгдсэн үү? За манай сургуулийн ерөнхийдөө бол мэргэжлүүд магадлал итгэмжлэгдсэн. Манай салбар сургууль нийгмийн салбар сургуулийн болохоор эсгээ судлал нийгмийн ажил гэсэн хоёр мэргэжил нь магадлал итгэмжлэгдсэн байгаа. Тэгвэл яг энэ магадлал итгэмжлэгдсэн сургууль хөтөлбөрөөр сурдаг оюутны хувьд ач холбогдол давуу тал нь яг юу юм бол? За ач холбогдол давуу тал гэх юм бол одоо нэг засгийн газрын тэтгэлэг ямар нэгэн тэтгэлэгт оролцож болно. Тэгээд бас одоо сургалтын оюутны зээлд хамрагдаж болно. За тэгээд ерөнхийдөө бол суралцаад илүү төлбөрөө хөнгөлүүлэх боломжтой болгоо гэж үзэж байгаа. За сэтгэл хэлсэнд баярлалаа. За сайн байна уу? Сайн байна уу? За аль сургуулийн оюутан бэ? Төмөр замын сургуулийн ашиглалтын ангийн 1-р курсын оюутан Мөнхөслөн гэдэг хүүхдээ. За өөрөөс чи нэг асуулт асуух гэсэн. Магадлал итгэмжлэл гэж сонсч ирсэн үү? Магадлал итгэмжлэл гэж хэрвээ сонсч ирсэн бол яг юу юм бол? Манай их сургууль болохоор энэ жилээс их сургууль болсон. Өмнө нь болохоор дээд сургууль байсан. Тэгээ манайх болохоор энэ удаад ингээд 4 дахь жилдээ ингээд магадлал итгэмжлэгдэж байгаа 10 жилээр. Магадлал итгэмжлэл гэдэг нь болохоор болцлын сангаас зээл авч болгоно. Бусдаараа ингээд тэрнээс гадна илүү олон тэтгэлэг авах цар хүрээ нөгөө нэмэгдэж байгаа гэсэн. Тэгээд манайх болохоор өмнө жилд 2 мэргэжил магадлал итгэмжлэлтэд энэ жил болохоор ингээ 3 мэргэжил маань ингээ магадлал итгэмжлэж байгаа байхгүй юу. Тэгмэд тэр мэргэжлүүдээр болохоор гадаадын их сургуулиуд дэлхийдээс суралцах боломжтой болсон гэсэн. Тэгвэл оюутан хүний хувьд ингээд магадлал итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр сурахын яг давуу тал оюутан хүнд яг яаж хүрч байна? Ерөнхийдөө одоогоор нөгөө их сургуулиудын нөгөө төлбөр нэмэгдсэнгээс ахуулаад ер нь яг санхүүгийн хувьд амар хэцүү байдаг. Тэрнээс болоод зарим хүүхдүүд болохоор нөгөө тэтгэлэгтэй газрууд бол хөвчлэн явдаг болохоор мас бол одоо Орос, Хятад, Солонгос гэсэн 3 улс руу ингээд магадлал итгэмжлэлсэнгээр тэтгэлэг өгж олж байгаа болохоор ингээд төмөр замдаа 1 жил сурчаад тэгээ үлзэн 3.5 жилдээ гадаад руу явсан гэдэг нь мэдээж бол маш таван давуу талхгүй юу. Тэгээд энэ болохоор ганц улс руу биш ингээд 3 улс руу 5 мэргэжлэр эсвэл 6 мэргэжл 7 мэргэжлэр ингээд өвчилж байгаа болохоор тэр амар давуу талтай. За баярлалаа. Баярлалаа. Боловсролын шинжилэл 2026. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл.